За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ миний channel хуудсан дээр ирсэн нэг хэрэглэгчийн хүсэлтээр буюу Adobe Premiere Pro програм дээр хэрхэн телевизийн доогуур нь урсаж гүйдэг өвгөн зар мэдээллийг хэрхэн хийж болох вэ гэдэг талаар явуулсан хүсэлтийн дагуу өнөөдөр хичээл хийж байна. За тэгээ та бүхэн маань мэдээж ямар нэгэн байдлаар одоо видеоныхоо доогуур нь урсдаг үг гүйлгэхийн тулд хэрхэн яаж хийх ёстой вэ гэдэг зүйлийг өнөөдөр хичээлээр заах болно гэсэн үг. За мэдээж Adobe Premiere Pro програмаа нээх хэрэгтэй. За Adobe Premiere Pro-го нээн. За нэг жоохон уншаад байна. За нэгдэ гараад ирлээ. За мэдээж new project. За хэдүүлээ нэг. За HTV за нэр өгчээ. За тэгээ мэдээж Premiere Pro маань ингээ бүр ажиллаж явах хэрэгтэй. За тэгээд үүн дээр бол бид нар мэдээж нэг file new sequence үүсгэх хэрэгтэй. За нэг sequence үүсгэчээ. За sequence дээр lesson гэж нэр өгчээ. Хичээлгээд за хэмжээний хувьд бол яг иймэрхүү болчихлоо. Уул нь бол яг сайз нь бол 5 өөртөө ингээд тохируулах боломжтой байдаг. За энэ бол 720 20-ыг зарцгана 480 гэсэн хэмжээтэй сайзтай байна. За тэгээд хэдүүлээ бол эндээс бас өөр хэмжээнд сонгох боломжтой байж байгаа. За custom гэх юм бол за ер нь бол ихэвчлэн 1280-ыг харьцах нь 720 гэсэн хэмжээгээр явдаг болж байгаа. За тэгээд нэг окейгээд арчээ. За би компьютер дотроос ард нь явуулах нэг зураг оруулаад ирээ. За энэ дээр тавиад. За тэгээд зураг мэдээж хэсэг дээр видеон дээр чирж оруулж ирээд за ингээд тавьчихна. За зургийнхаа хэмжээг бол энэ motion scale гэснээс бол багасгаад за нэг иймэрхүү. За энэ доогоор мэдээж хүүхэн зар хэлбэрээр одоо гүйлгийа гэж бодъё тий. За энийг нэг за нэг 16 минут тий. За нэг иймэрхүү хэмжээтэй эндээс энэ хүртэл явна гэсэн тий. За нэг хөдөлгөөн байхгүй. За тэгээд өнөөдөр зөвхөн тэр хичээл хийх зорилготой байгаа учраас би иймэрхүү болчихлоо. Зүйл хийчлээ. За тэгээд бид нэр доогоороо урсдаг зар хийхин тулд бид нарт file new legacy title гэдэг энийг сонгох хэрэгтэй байгаа. За тэгээд title дээр бол бид нар за юу гэдэг урсах гэдэг нэр өгчтэй. Урсах гэдэг нэр өгчээ. За ингээ ороод ирчихэж байгаа. За тэгэнгүүт бид нэр энэ дээр за нэг ингээ харахаар тааруулаад өчнө. За тэгээ энэ доороо бид нэр текст хэрэгтэй. За магадгүй бид нэр юу вэ? За тэгээ машин техник гэдэг ихтэй дээр хараад ирчихэв. За машин гэдэг нь хөтлөх системийн тулцаатай хөдлөхийн дангийн зохиомжтой төхөөрөмж буюу машин гинэ. За нэг энэ хүртэл ч юм уу хуулж аваад за тэгээ Premiere Pro дээр текстэн дээр таад өгч. За мэдээж текстийг хэлбэржүүлж болно бид нэр хуудаад за арилгангүүтэй наруу байна. За усгийн хэмжээг энэ дээр тохируулж өгье. Font size
За нэг иймэрхүү. За тэгээд энэ текстээ ихэд бол харангуйтай болчихё. За ингээ ихэд болж байна. Очгээд за яг энэ хэсгээр ингээд явснаа гэж тооцоолоод за ингээд ерөөдөө бэлэн болчихж байгаа одоо текст маань. За тэгээд текст маань бэлэн болсны дараа бол бид нар за энэ руу ороод ерөөдөө бол crown left гэж зааж хэрэгтэй. За тэгэхээр ерөөдөө бол энэ маань зүүн талаас гарч ирээд зүүн тал руугаа чиглэлтэйгээр ингээд явсаад явна гэсэн үг. Таны талаас бол зүүн тал руу чиглэж явна гэсэн үг тийм. За эсрэг дэлгэц талаасаа бол зүүн талаасаа гарч ирнэ гэсэн ийм санаа байгаа. За тэгээд энэ хоёрыг зүйлж чухлаад очих хэрэгтэй. За тэгээд окей дараад яа талаад оч. За урсах гэдгээ оруулж ирээд бид нар бичвэр дээрээ ингээд тавиад өчнө. За ингээд чицуулсан. За одоо явуулаад үзье. За жоо. Энд хурдтай бат тийм үү? Хурцгаад. Урсах жирэж хурцгаад. Цаад үзье. За одоо явуулаад. За компьютер жоох удаа очсон гацж явшаад байгаа шүү. Тэрнээс бол ямар нэг асуудал байхгүй ингээд ерөөдөө бол гоймсог уурсдаг бичвэр хийж болно. За тэгээд мэдээж энэний арт талд нь тийм ээ дүрс оруулаад ямар нэгэн байдлаар одоо нэг тодруулж харуулах ч гэдэг юм уу тийм ямар нэгэн өнгө өгөөч ч юм уу иймэрхүү байдлаар их бүрэн боломжтой байгаа. За тэгээд өнөөдөр жилийн түрээд өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За мөн надаас асуух зүйл байвал миний YouTube channel хуудас, Facebook пэйж хаягуудаар за тэгээд мөн миний вебсайтанд ороод коммент үлдээгээд харилцаад явж болно. За тэгээд өөр ойлгомжгүй байгаа зүйл асуух зүйл байвал эргээд холбогдоорой. Анхаарал тавьсан баярлалаа.